За биеийн хүч Азчууд тэмцээний 3 4 дугаар ангийг ярих бэлэн боллоо. 2 дугаар ангийн төгсөлтөө бол Япон Солонгос хоёр эмэгтэй маань ингээ үлдсэн байсан. За эндээс бол ингээ Япон баг төрүүлсэн. За ингээ дараагийн бол 3 дугаар раунд маань эхэлж байгаа. 3 дугаар раунд болох Япон Турк хоёр баг ингээд тэмцээнд үлдсэн. За ингээ Япон Турк хоёр маань бол нэлээд ширүүн тулалцсны эцэст одоо Турк маань ингэж энд ялсан. За ингээд нэгдэх тэмцээнд маань бол аль бие осоор бол Турк ус маань төрүүлж байгаа. Ингээд хоёр дахь шинэ тэмцээн маань эхэлж байгаа. Хоёр дахь даалгавар. Энэ нь болохоор сүүрсэн хөлөг онгоц гэдэг нэртэй. Ингээд Турк ингээд даваа ирэх хэлж байгаа учраас бүх багуудыг хуваарлсан. За ингээд нэгдүгээрт нь Япон, Австрали хоёр маань ингэж одоо шинэ тэмцээнд орж байгаа маа. Шинэ тэмцээн нь болохоор ингээд ийм сүүрсэн хөлөг онгоцон дээр бол ачааг зөөх гэсэн юм тэмцээн байгаа. За ингээд энэ тэмцээнийг бол нэлээд өрсөлдөөнтэй маш ширүүн ясны эцэст бол Австралийн баг бол төрүүлсэн байгаа. За хоёрдугаарт нь бол манай Монгол, Филиппин багтаа үдсэн. За Монгол маань бол харьцангуй бол Филиппинээс хав илүү хүчтэй байсан учраас манайх бол хамаагүй илүү их ачаа зөөж төрүүлсэн байгаа. За дараагийнх нь бол Солонгос, Тайланд хоёр маань бол бас ингэж одоо тэмцээнд маань оролцсон. Солонгос баг маань Тайландаас хавьгүй илүү ингэж оноогоор ингэж төрүүлсэн. За тэгээд дөрөвт улс маань болохоор Турк, Индонез хоёр маань бас ингэж хоорондоо бас тэмцээнээр оролцоод Турк улс төрүүлсэн. За ингээд шилдэг дөрвөл Австрали, Монгол, Солонгос, Турк гэдэг дөрвөн улс маань бол энэ тэмцээний одоо ялагч болж байгаа. Ялагдсан нь болохоор Япон, Филиппин, Тайланд, Индонез. За ингээд нэвтрүүлгийн цаанаасаа шинэ дүрм гарч ирсэн. Ялагдсан дөрвөн багийг бол шууд ингээ хасчаагүй. Энийг дахин бас тулаанд оролцуулахар болж байгаа юм байлээ. Ингээд одоо ялагдсан дөрвөн багийн дунд бас дахин тэмцээн зохиогоод хоёр нь бол тэр жигтэй хасагдана. Хоёр нь бол үлдэх юм байлээ. Тэр нь болохоор одоо ийм бөмбөг бол азалдах гэдэг ийм тэмцээн байгаа. Харцдаг юм шүү дээ, тийм ээ. Бөмбөгтэй харцдаг юм шүү дээ, тий. За энэ хоёр баг нь болохоор хоёр ялагдсан одоо дөрвөн багийн хоёр нь Тайланд, Филиппин хоёрын хооронд одоо бас тэмцээн болж байгаа. Ямар хоёр талаас орж байгаа тий. Хангар хурдтай болов шүү. Алта. За энэ удаагийн тэмцээнд маань Филиппин улс маань нэг оноо илүү аваад одоо хожсон байгаа. За дараагийн удаа болохоор ингээд 2-2-ороо ингэж оролцохоор болоод одоо энэ нэвтрүүл 3 дугаар анги маань 3 4 дугаар анги маань дуусж байгаа. Ингээ лайк, subscribe дараад өгөөрэй. Баярлалаа.